Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ элэгнэгт Монгол ахын дүүсээ. Он солигдож буй энэхүү торгон мөчөд халуун амбул хайртай дотн хүмүүстэйгээ шинэ оноо огтгоор баяр баясгалаар дүүрэн сэтгэл догдлон хүлээж буй та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинэ жилийн баяр бол айл өрх, ард олноороо ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүлэлээр дүүрэн байхын эхлэл болдог хүн төрлөختний баяр үлээ. Өдрийн одож 2024 он монголчууд бидний хувьд төдийгүй дэлхийн ертөнцийн хувьд түүхэн онцлог үйл явдлуудаар дүүрэн он байлаа. Төрд ёсны агуу түүхтэй Төв Азийн цээжинтэх ардчсан Монгол улс өдгөөгөөс 100 жилийн өмнө анхдахаар үндсэн хуулиа баталж бүгдийн засгаа байгуулж байсан бахтам сайхан түүхтэй ард түмэн билээ. Манай ард түмэн энэхүү түүхтэй он жил ардчсан төр засаг парламент ёсоо улам баттган бэхжүүлж анхны 126 гишүүнтэй улсын их хурлыг сонгон төр засгаа эмхлэн байгуулж парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө Аз твдээ тэргүүлсэн онцлог жил байлаа. Энэ жил манай улсын эдийн засаг 5% өсөж, гадаад валютын албан нөөц 5 тэрбум $, төрж, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, гадаад тодалтай хөрөнгө оруулалт нэмэгдэж, экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарлаа. Мөн төсвийн сахилга батыг сайжруулах, шинэ зарчмыг тогтоон, манай улс түүхэндээ анх удаа алдагдaltaгүй төсөв баталж, стратегийн очилбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн жил боллоо. Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого, олон улсын тавцанд олон өргөжин бэхжиж, түүхэн тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр дээд олон айшлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхийд дахинд сурчлан таниулсан гадаад харилцаа хамтын ажиллагааны оргил жил байлаа. Энэхүү олсон ололт амжилтаа улам баттган, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, засаж сайжруулж, ажил үйлсээ улам эрчимжүүлж, шат шатандаа ёс зүй, сахилах хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх зэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх ёстой юм а. Тиймээс бид эзэн Чингис хааны байгуулсан их Монгол улсын гал голомтыг сахин суугаа гүнээ ухамсарлан, төрд ёсны үнэт зүйл, өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хождоо өвлүүлэн үлдээж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе. Эрхэм хүндэт ард иргэдээ айл сайхалт анд нөхөд халуун амбул хайртай дотн хүмүүстэйгээ шинэ оноо сэтгэл догдлон хүлээж буй та бүхэндээ шинэ оны баярын мэндийг дахин хүргэж, ирж буй ондоо эрүүл чирэг, идэрж явхаатай, эрч хүчтэй, эвийтэй байхын үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Он солигдож буй энэхүү торгон мөчөд эх орныхоо дархан хилээ манаж байгаа эр зоригт хэлчин дайчид, даян дэлхийн их тайвны төлөө хүчин зүтгэж буй инхээс сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаа зогсож байгаа эмч, совилогч, эмнэлгийн ажилтнууд, эх орон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган азажж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа улсын ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Айшлан ирж буй 2025 онд айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хэмэр бадарч, даян дэлхийд инх тайван тогтож, хүн төрлөختөн амар амгалан аж төрөх болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай. Шинэ он, шинэ жилийн баярын мэнд өргөн дэвшүүлье.